Шүүх хуралдааны гол зорилго шинжээчдийн дүгнэлтийг олон нийт хэвлэл мэдээллийнхэнд танилцуулахгүйд оршиж байлаа. Шинжээчдийн дүгнэлт энэ шүүх хурлын хамгийн чухал хэсэг байлаа. Шинжээчдийн дүгнэлтээс энэ хэргийн зангилаа зохиомол болох нь тайлагдах учиртай. Гэвч шинжээчдийн дүгнэлтийг сонсох үеийг хаалттай болгов. Хөшигний цаад талд юу өрнөв? Энэ хуралдаанаар үнэлгээний шинжээчдийг байцаасан. Өмгөөлөгчид тэднээс маш олон асуулт тавьсан. Тэд ямар байдалтай байсныг тэдний үнэн нүүр царайг харамсалтай нь олон нийтэд харуулахыг шүүх хуралдаан хүсээгүй. Хэрвээ харсан бол энэ хэрэг зохиомол гэдэг нь ямар ч хаалтгүй харагдаж үнэмших байлаа. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэмт хэргийн бодит хохирлын тухай яригдах ёстой байсан. Хамгийн гол нь бодит хохирол. За Улаанбаатар Таймс бас над хамаа. Улаанбаатар Таймс хэний хөгжлийн тухай асуулт ярихад сэргэлэн бадамжнаа дээр очоод уулзсан гэсэн тэр мөрдөн байцаахаа үед цугларсан бодлогын дээр үзэх хатлагыг хараад үзэх. Тэгээд сэргэлэнд бадамжнаа баах юм ярьсан юм. Миний цаан сүү болоод байдаг юм. Нэг он бий болоод энэ хоёр байдаг, даш төрж байдаг юм. Баах юм ярьсан гэж. Тэгтэл бадамжнаа өөрөө болохоор би тэрийг яриад байна. Алинд нь үнэмших юм. Ярьсан байтуул бүгдээр ингэ шалахгүй яагаад? Яагаад ийм вэ? Яриаггүй яагаад намайг шалгах? Тийм учраас энэ нь цэвэр ерөөсөө улсын хэлбэрүүд төр энэ хоёрыг онлон барьж авсан. Энэ хоёрын гэр бүлийг хэлбэгдүүлсэн ийм улаарсан оролцоо байна. Тэгээс өөр ямар ч шалгах. Шүүх хурал дээр бол яг гэрчүүдийн яриа гаргаагүй л дээ. Гэтэ би тэр дотор суужсэн. Яасан гэхээр гэрчүүд орж ирсэн ээ. Хохирогчд орж ирчээд би хохироогүй шүү дээ. Манай хот ерөөс хохироогүй харин ашигтай ажилласан шүү дээ. Би энэ ер нь яагаад ирж байгааг мэдэхгүй байна гэж хэлж байгаа. Тэгэхэд яагаад хэн хохирчоод яах гээд ялаг байгааг өгөхгүй зүтгэдэг даа үндсэндээ бол ойлгоогүй. Шинжээгчдийг нь авилгатай тэмцэх газрынхан томилж баг хүчээр шахууныг хохирол гаргуулсан юм бил. Тэр нь юу юм гэхээр тэр байшинд орох газрыг нь ерөөс үнэлээг байна гэж. Өөрөөр хэлэх юм бол Монголын одоо ховчлын түүхэн тэр газрыг нь үнэлж юм үнэлдэг тогтолцоо ерөөсөө байхгүй нэгдүгээр. Бодит хохирол гэж юу вэ? Бодит хохирлын талаар өмгөөлөгч Наран гэрэл дараах байдлаар тодорхойлсон. Өмч гэж харуулж байгаа савтаа цэвэр ус байна гэж бодъё. Би хулгаагаар зөвшөөрөлгүй энэ савтаа усыг уучглаа. Ус байхгүй болчихлоо. Хоёр прокурор одоо надаас нэхэндээ. Нэг бол усыг авч өг, эсвэл 300 төгрөгийн үнийг төлгөнө. Гэмт хэргийн хохирол гэдэг яг үн шиг бодиттой байх ёстой гэж эрүүгийн хууль заасан байгаа гэсэн юм. Энэ их хоёрт Улаанбаатар Таймс нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын хууль бусаар хувьчлан авсан гэх хэрэгт нэг талаас оролцсон болох нь нотлогдоогүй, нөгөө талаар бодит хохирол учраагүй байхад бусадтай бүлэглэн үйлцэн хэмээн шүүх үзэж ял халдаав. Эрүүгийн байдлын сэтгүүлийн 16 80 дугаар зүйл гэж байдаг. Түүнд бол гэмт хэргийг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, хохирлын шин чанар хин хэмжээ гэж байдаг. Гэтэл түүн оногдуулсан гэмт хэрэгт бол гэмт хэрэг эхлээд мөн үү биш үү гэдгийг тогтоогоогүй байж гэмт хэрэг мөн байна гэж үзсэн байдаг. Мөн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тогтоох хэрэгтэй байдаг шүүх. Гэтэл их хоёр хүн гэдэг хүнийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэдэг. Тэгэхдээ эв шуулийн 35 дахь зүйл бүлгээ журмалсан байдаг. Наривчлаад яг инх хоёр нь одоо толгоолоод байгаа юм уу, бусд нь хамжаад байгаа юм уу гэдгийг тогтоогоогүй байж бүлгэлсэн гэж үздэг байгаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх энэ инх хоёрт Монгол улсын ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, нийслэлийн засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссийн даргаар ажиллаж байсан Т Бэлэгт иргэн Д Чулуунбаатар нартай бүлэглэн Улаанбаатар Таймс менежментийн баг нийслэлийн өмчийн харилцааны газартаа 2004 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан менежментийн гэрээний үр дүн харгалзан хувьчлах гэрээний дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан багийн бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, алдагдaltaй ажиллаж гэрээний үүргээ биелүүлээгүй байхад 2008 оны 9 сарын 8-ны өдөр нийслэлийн өмч хувьчлах комиссийн 75 дугаар тогтоол гаргуулж 1 тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй Улаанбаатар Таймс сонин нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг хууль бусаар өөрийн төрсөн дүү энэ инх туяагийн медиа хойлтон компани Д Чулуунбаатар нарын нэрээр хувьчлан авч улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан Эскон компани охин компани болгон шилжүүлэн завшиж
нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35-ын 3-ыг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-ын 250-ын 3 дахь хэсэг заасны дагуу ял ногдуулав. Би тэнд өөрийн халамжлалыг ургуулсан ашиглаад оролцсон бол юу гэж одоо энэ Чулуунбаатар ба түүний ахалсан менежментийн баг газрын гэрчлэгээгүй байх юм. Юу гэж тэр одоо 360 сая төгрөгийг төлөх гэж байж байгаа. Би мэдэхгүйсэн байхгүй юу? Энэ асуудал надтай ямар ч холбоогүй учраас би ерөөсөө мэдээгүй учраас албан тушаалаа ургуулсан ашиглаагүй учраас Улаанбаатар хотын удирдлага тухайн үед энэ асуудлыг шийдэхдээ тухайн менежментийн багт дээд зэргийн ашиггүй шийдсэн юм байна шүү. Тэр зүйл залттай хүртэл тийм гэрээ байдаг юм уу? Нэг сарын дотор хэдүүлээ нийлээ 600-аар 700 сая төгрөгийг чи төлсөн байл шүү. Тэрийн тэгээд энэ Чулуунбаатар менежментийн баг ахлагчтай менежментийн баг ойлгосон ч юм ойлгоогүй ч юм уу. Яаж нэг сарын дотор 369 сая төгрөг зээлж байгаа хүн тэр баг нэмээд авахын шимтгэл татварын өөр цалин сонин байгууллагын зардал байрны түрээсийн зардал дарагдчихсан. Тэр өрнөөс яа гэж үндийж байгаа хүн нэг сарын дотор төлж чадахгүй шүү. Тэгэхээр Улаанбаатар хот өөрөө анханасаа санаатайгаа худлаагэр хийсэн биш үү? Ерөөсөө Улаанбаатар Таймс юу бол асуудал ерөөсөө ийм. Энд бол инх хоёрын одоо оролцоо тэр одоо юунд нийслэлийн одоо иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргад нөлөөлсөн, засаг даргад нөлөөлсөн ийм нөлөөлөл ерөөс огт. Тэр нөлөөлөл гэдгийг хэрвээ жишээлбэл шүү дээ. Энийг одоо маш хямдмалж өгөө. Тэгэхгүй л та нарыг одоо ажлаас чинь халнаа. Тэгэл одоо засгийн газар мазрааргүйгээл нам мамааргүйгээл ийм юм гараад ирвэл бас асуудал өөр. Гэтэл ийм юу ч тэр холбогдох саяны албан тушаалт зөвөр л тэр нийслэлийнхаа тэр өмчийг яаж одоо нэг алдагдaltaгүй өөрснөө тэр хөрөнгө мөнгө гаргахаас одоо өөрснийгөө одоо яаж одоо зайлуулах вэ гэсэн ийм л ажиллагаа тэдүүл хийсэн. Тийм учраас тэнд нийслэлийн удирдлагч одоо буруу байхгүй. Гэтэл энэ хэрэг нь одоо юу гэдэг үүлдэх тэр нөхцөл байдлыг урдаас одоо мэдэж ямар нэгэн байдлаар урдчилсан амлсан байхыг шаарддаг. Гэтэл Чулуунбаатарын хувьд одоо хин нэгэн хүн за би ийм гэмт хэргийг одоо үүлдье энийг би мэдээд байна гэж одоо урдчлан ямар нэгэн нөхцөл байдлыг урдчлан энэ хоёр за нөгөө бүлгэлсэн гэдэг бэлэгдэд ямар нэгэн байдлаар амлсан тийм үйлдэл одоо харагдахгүй байна. За дээр хүмүүсийг одоо юу гэдэг нэг зорилго төрхийн тулд одоо хоорондоо уулзсан эсвэл өгсөн тохирсон гэдэг ийм үйлдэлч бас энэ тийм Чулуунбаатарын үйлдэлээс бол харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр бэлэг нартай яаж бүлэглээд байгаа. За тэгвэл үүргээ хэн яаж хэрхэн хуваарлж аваад байгаа. За нөгөө бүлэгсэн гэдэг байгаа энэ хоёр бэлэгт нар ямар үүрэг гүйцэтгээд байгаа. Чулуунбаатар ямар үүрэг гүйцэтгээд байгаа. Энэ талаар ямар нэгэн тогтоосон нотлох баримтууд байхгүй. За хэрэг мөн одоо юу гэдэг энэ Чулуунбаатар нь бэлэгт энэ хоёр нартай бүлгэлсэн гэж үзэх ямар нэгэн тийм баримт бол хавцас байхгүй байна. За бэлэгттэй бүлгэлсэн гэдэг. Бэлэгттэй хэрхэн яаж бүлэглээд байгаа. Бэлэгтийн үйлдэл холбогдлыг энэ дээр ерөөсөө огт шалгаж үзээгүй. Бэлэгтийн эргийг тусгаарлцсан. Тэгээд бэлэгттэй бүлгэлсэн гэж үзээгүй. Ямар баримтаар яаж нотолдоод байгаа. Хавцас зэрэг бэлэгттэй энэ хоёртаа бүлгэлсэн гэдэг нэг ч өгүүлбэр одоо юу гэдэг баримт бол байхгүй байгаа учраас бүлгэлсэн гэдэг энэ үйлдэл бол тогтоогдохгүй гэж үзэж байна. 1998 онд хэвлийн эрх чөлөөний тухай хууль хүчин төгөлдөр болсон. За энэ хуулиар бол төрийн байгууллага өөрийнхөө одоо мэдээлэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй одоо байхыг бол хориглосон. Тийм учраас төрийн мэдлийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг бол ховчлох ийм үйл ажиллагаа явагдсан. Одоо урд нь Улаанбаатарын мэдээ гэдэг одоо сонио. Энэ бол бас их олон жилийн түүхтэй нийслэлийн одоо тухай мэдээллийг одоо гаргадаг нийслэлийн төр засгийн одоо харьяанд олон жил энэ сонио явсан. Тэгээд энэ сонио энэ хуулийн шаардлагын дагуу юуны өмнө одоо
нийслэл бол юуны иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа мэдэлд Улаанбаатар таймс нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгож ажилласан. Тэгээд баяр нь бол одоо хуучин хэвлэх үйлдвэр. Энэ бол 1927 онд анх баригдаад тэгээ 29 онд ашиглалтанд орсон. Одоо үндсэндээ бид мэдж байгаа балгас болцсон. Тэгээ энэ сонины одоо доктортай үйл ажиллагааг яаж хангах вэ? Яаж алдагдaltaгүй ажиллуулах вэ гэдэг дээр нийслэлийн одоо дарга нар бол энэ толгойд өвдөлтөл байсан юм байлээ. Асар их өөрчлөлттэй болчихсон. Тэгээ ерөөс энийг одоо ховчлох асуудлыг одоо шийдвэрлэхгүй болохгүй юм байна. Хот бол энэний хөрөнгийг бол өөрөө гаргаж даахгүй юм байна гэд тэгээд ховжил одоо өөрөөр хэлбэл менежментийн ховжил. Хэрвээ менежментийн одоо ховжил үр дүнтэй байх юм бол тэр багт нь одоо ховжилчихъя гэсэн ийм асуудлыг нийслэл одоо иргэдийнхаа төлөөлөгчдийн, тэргүүлэгчдийн хурал за нийслэлийн засаг даргын асуудлыг одоо шийдвэрлсэн. Тэгээд эхлээд бол одоо зохиолч, сэтгүүлч, саруул буян ахлагчтай ийм баг энэ менежментийн хөвчлөлд орсон. Тэгээд саруул буян өөр ажил шилжээд энэ багийн ахлагчаар бол одоо хэлмэгдчихэд шоронд өнөөдөр сууж байгаа Монголын бас нэртэй зохиолч, сэтгүүлч Дооч Улаанбаатарыг сонины ерөнхий эрхлэгч багийн ахлагчаар ажилласан. Улаанбаатар таймс сонин нийслэлийн өмчт үйлдвэрийн газар байрлаж буй газрыг өмчлөх ба эзэмших эрхийг Дээж Улаанбаатарт шилжүүлээгүй болохыг нийслэлийн газрын албаны дэд дарга Ц Төрхүүгээс улсын мөрдөн байцааг газарт 2011 оны 4-р сарын 12-нд явуулсан хариу албан тоот нотолдог бөгөөд түүнд Улаанбаатар таймс компани нэр 2011 оны 4-р сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн газрын албаны мэдээллийн санд нийслэлийн барилгагдсан хэсэгт газар өмчилсөн болон эзэмшсэн талаарх мэдээлэл байхгүй байна гэсэн байна. За Улаанбаатар таймс нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар хурцлан аваад завшны удмаас онцлог хэмжээний хохирол учруулсан гэх боловч нийслэл одоо юу гэдэг өмчөөс Улаанбаатар таймс менежментийн баг тулчилсан эд хөрөнгөө одоо нийслэлийн өмч хвшлийн комисс өөрөө 2011 оны 17-р тогтоод гаргаад хүчингү болгоод нийслэл өмчөө буцаагаад авчихсан. За тэгэнгүүт хөрөнгийн үнэлгээний төвөөс одоо сүүлд үнэлгээ хийлгээд 2 тэрбум 125 сая төгрөгийн хохирлыг учруулсан гэсэн юм дүгнэлтийг бол гаргачихсан. Гэтэл энэ үнэлгээ маань өөрөө одоо юу гэдэг бодит нийцээгүй, хуульд нийцээгүй, эргэлзээтэй юм дүгнэлт гарсан гэдэг нь бол өчигдийн одоо шүүхийн шинжилсэн хэлцүүлгийн үеэр гэрчүүдийг одоо гэрчүүдээс мэдүүлэг авах үед бол энэ бас тодорхой болж ирсэн. За өөрөөр хэлбэл одоо нэг үнэлгээ хийсэн газрын хүмүүс маань гэрчээр оролцохдоо өөрсдийнхээ хийсэн үнэлгээг 100% одоо хариуцаад одоо бүрэн баталгаатай бодиттой болсон гэдгийг бол үнэхээр тайлбарлаж чадахгүй байсан. 9 онд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа инквайри дэрийн албан тушаал ерөнхийлөгчийн бүхэл үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн. Энээс өмнө ховчлын ямарваа нэгэн асуудал инквайри оролцсон, ярилцсан, үүрэг даалгавар өгсөн, бичиг цаас гаргасан асуудал нэгч байдаг. Өөрөөр хэлбэл одоо нийслэлийн Улаанбаатар таймс сонины одоо газрын ховчлол нийслэлийн өргөө зочд буудлын нэг одоо орцтой байрны хөрөнгө оруулалтын асуудал дээр инквайри оролцсон гэсэн нэг ширхэг нотлох хооронд байдаг. Харин 2009 оноос хойш жирийн иргэн болсны дараа энэ хүн тодорхой компаниудын хөдөлгөөнд орж өмчлөлд шилжсэн үйл ажиллагааны холбоотой байсан гэдгээр буруутгаж байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөнхийлөгч инквайри гэдэг хүн ямар нэгэн байдлаар энэ одоо юуны ховчлын үйл ажиллагаанд оролцсон үйл ажиллагаа алга. Өөрөөр хэлбэл албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан асуудлууд байдаггүй.